гэдэг үү? Тэрнээс багштай хамтарч ярилцъя. Ямар дээгүүтэй? Хэвэжи. За хийдэй. Ямар дээгүүтэй вэ? Дээгүүтэй. Өө зүгтээ. Амьдлыг дээгүүтэй. Хот чараа. Өө зүгтээ. Майса. Тэгээд үнтэй Мөс. түүгүүл бэрээ. Майса. Энэ жаа сонсохгүй болохгүй. Бусдыг сонсно. Сайн ийм дээгүүр баримтлагтай тийм ээ. Тэгвэл өнөөдөр хичээлд мөн адилхан бүгдээрээ тэг баримтлаж оролцох нэ. За багш нь дэгээ танилцуулж нааш анхаарай. За энэ зургийг ажиглаарай. Ой, чам ярьж байгаа үгтийн зураг байна тийм ээ. Тэгвэл энэ яа гэсэн дэг байна уу? Оо зүйтэй бидний нөгөө баримтлалтын нэг дэг маань тийм ээ. За дараагийн. Бусдаа сонсно. За нэг нь тайлбарлаж яхад зэрэгцэж ярихгүй бусдаа сонсно гэх тийм ээ. За энэ нэгээ баримтлаж хичээлдээ орох шүү дээ. За өнөөдрийн бидний хичээлдээ хэсэг амьтад хүрсэн иржээ. Та бүхэн тоглоё гин. Тоглоё. За ямар амьтан байгаа? За багш нь эхний амьтныг байлгая. Юу вэ? Хулган. За багш нь тоглоомын дүрмийг танилцуулж анхааралтай сонсно шүү. За энэ хулган нэг тоо сонсон байгаа. Нууц. Тийм ээ? Бүгдээрээ дараагийн амьтдын сонсон тоо зөв олж бодсноор хулганы сонсонтойг олно. За хулганы сонсонтойг бүгдээрээ зөв олвол энэ хичээлдээ үргэлжлүүлнэ гэсэн. Ойлгосон уу? Тоглох уу? Дараагийн амьтад. Үхэр хэдсэн тоосон? 6. За үхрийн дараагийн амьтад. Бар. За тэгвэл одоо барын сансан тоо хэн олох вэ? За амхан ба. 6 дээр дөрвийг нэмээд 10. Оо зөв тэгвэл барын сансан тоо 10 байх нэ. За дараагийн амьтны сансан тоо хэн олох вэ? Арыг 43. Оо тооны сансан хэд байх вэ? Ууч юм байна. Сайн байна. Анхааралтай шүү. Гараа өгөө. Дараагийн амьтан. Дараагийн. 30-тай 5-35 дуугийн сонсон. Оо зөв дуугийн сансан хэд байх вэ? 35. Дараагийн амьтан. Баяраа дээр. 35-аас 10-аас 65. Дууны сансан хэд байх вэ? 25. Зөв дээ. Зөв сайн байна. Дараагийн амьтан. Марны сансан таа авах юм шиг байна. Авах юм дээ. Роо хийх юм да. 25 самцсан тийм ээ. За 25-аас. 30-аас. За. 25-аас 30-аас 5. Оо зөв марны сансан хэд байна вэ? 5 байх нэ. За дараагийн амьтан. Хоньны сансан таа ашигмаа дараа. 5-3-4-15. Мамаасан зөв. Мамаасан. За дараагийн амьтан. Мич. Мичний сансан таа хэн олох вэ? За төгсөө. 15-аас туслаараа басна гэж байна. 3. Мамаасан 3. Мичний сансан таа хэд байна? 3. Дахианы сансан таа баярхан аваарай. Зөв. Мамаасан нохооны сансан таа. Ацраагараа. 30. Сайн байна. Гахааны хамгийн сайн амьтан гахаа. Гахааны сансан таа хэн олох вэ? За. Ошоо. Нандер нь одоо тэгч. Хэдээс идэх гэж авах уу? 12 зөв үү? Зөв. За зөв болоогүй бол шалгыг бүгдээрээ бид нар 12 гэдэг та гаргачлаа тийм ээ. За одооны сансан дээр зөв буруу үзхүү. Үзье. За бид нар зөв олж өгөө юу? Ямар вэ? Зөв. Сансан тааг нь бид нар зөв олчлаа тийм ээ. Хэд гэсэн таа? 10.
гэж чадлаа. Тэгвэл хүүхдээ багшлан анхаарай. 12 гэдэг тоогоо юу юм бэлдэг вэ? 12 цаг. Оо зөв 12 цаг гэж 12 цаг гэж байна. Оо энэ амтан маань 12 жил гэж байна. Секунд минут 12 хоног. Оо зөв ийм 12 гэсэн тоогоор эдгээр зүйлүүдийг бид нэрвэлдэг тийм ээ. За тэгвэл тааны саяны хэлсэн 12 жил гэдэг хоног гэдэг сар гэж хэллээ. Энэ үгнүүдээр анхаарай. Хүндийн хугацаа, урт, шингэн энэ дөрвийн алийг хэмжиж болохгүй тэгвэл та нар юу гэж бодож байна? Хугацаа гэж байна. Хүндийн хэмжих юу вэ? Сантиметр. Хүндийг Жимлүү. жимлүү буюу килограмм. Уртыг сантиметр, метр тийм ээ. Шингэний гэдэг майсаа литрээр хэмждэг. Өнөөдрийн бидний хэлсэн үгнүүдээр хугацаа тэмдэглэдэг юм байна тийм ээ. Майсаа. Тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв маань өнөөдрийн үзэх хичээл маань хугацаа хэмжих нэгжийг өнөөдөр бид нар яах вэ? Үзэх гэсэн. За өнөөдрийн хичээлийнхаа зорилгыг багш нь танилцуулъя. Юу гэж байна? Хугацаа хэмжих нэгж тэтгэврийн холбоо өнөөдрийн хичээлээр бид нар хугацаа хэмжих нэгжүүдийг мэдэж авах үнэ. Мөн тэдгээрийн хоорондын хамаарлыг ойлгох нэ. За өнөөдөр багшраа анхаарай. Зураг хараад байна. За эхний зураг яаж вэ? Унтж байгаа хүүхэд байна тийм. Дараагийн нь. Дараагийн зураг. За харин чи дээдийнх нь гараа аваад өгчөө. За хичээлээ хийж байгаа. Даадынх нь гараа аваад чинь. Эдгээрийг та нар хийдгүү. Хийдэг зүйлүүд тийм ээ. Тэгвэл эдгээр зүйлүүдийг хийхэд алинд нь хамгийн хугацаа зарцуулах бол унтах. За тэгвэл хоол идэхэд та нар хэр уддаг? Янз бүртэй. Тэгтээ бол амар удахгүй үстэй. Хичээлээ хийдэг. Цаг болохгүй. За гараа авахад хэр удахгүй? Гараа авахад 5 минут. Янз бүртэй. За унтахад хайр. Араа унтаад өглөөс ирдэг те. Тэгэхээр бид нар унтахтаа хамгийн их хугацаа яадаг юм. За тэгвэл бидний хугацаа гэдэг зүйл маань зүйлүүдээ бидний энэ хийж байгаа үйлдэлүүдийн эхлээд дуусах хөдлөлт төр хоорондын зай юу гэж хэлээд байна вэ? Хугацаа гэж хэлэх юм байна. За тэгвэл хугацаа хэмждэг хэмжүүрүүдээр багш нь хэлж өгнө. За хугацаа жил, өдөр, сар, хоног, цаг, минут, секунд, зэрэг нэгжүүрээр хэмждэг. Өнөөдрийн бидний үзэх байгаа хугацаа гэдэг зүйлийг маань энэ нэгжүүдээр яадаг юм уу? Хэмждэг байна. За бичээд барьгүй өгдөө тэгэхээр багш руу хараад. За дараагийн танилцуулах юм аа. Хараа. За бид хэмжих нэгжүүдээр хэлжлээ тийм ээ. Одоо тэгвэл нэгжүүдийн хоорондоо хамаатай. За тэгвэл нэг жил гэдэг хугацаа мэдэн тийм ээ та нар? Нэг жил. Тэгвэл нэг жил дотор маань 12 сар багтдаг байна. Нэг жил 12 сар багтдаг. 12 сар бид нар шинжилгээ тэмдэглээд шинэ ном гадгүй. Тэр чинь аахгүй 12 сараа дуусгаад дараагийн шинжил маань эхэлдэг. За мөн жил дотор маань хэдэн хоног байх вэ? 365
бид нар 365 хоноор нэг бүтэн жилийг яадаг нь өөрөөр хэлбэл та нар 365 хоноор нэг нас нэмдэг гэсэн үг шүү. Ойлгож байна? Цааш явъя. Тэгвэл нэг өдрөд 3 сар. За чи хэдэн өдөр байдгийг мэдэн тийм ээ хэдэн? 4 өдөр нэлж. Ой, 4 өдөр байдаг тийм ээ. Тэгвэл бидний нэг өдөр тэдэн сар багтдаг. Бид нар одоо зуны амралт маань хэлэх чинь тийм ээ. Тэгвэл зуны өдрөд бид нар 3 сар яах нь одоо амарна гэсэн. Зуны 3 сарда бид нар амарна гэсэн. За сайн. Дараагийн жилд 4 өдөр хэлдэг. Өдөрлөдөө мэдэн тийм ээ. За дараагийн ажиглаарай. 1 минут 60 секунд өдрөө. 1 минут нь. За секунд гэдэг чинь хүүхдүүдээ мэдэн тийм ээ цагны улаан зүг гэдэг байна. Энэ улаан зүг нь 60 удаа эргээд нэг болдог нөө. Минут шүү дээ. Минут болдог. За цааш нь яваа. Нэг цагт 60 минут. 60 минут болоод нэг цаг болдог байх нь. За нэг хоногт 24 цаг. Бид нар бүхэл бүтэн нэг хоногийг өнгөрөөхийн тулд 24 цаг болдог байх нэ. Цааш явъя. Нэг сар хэд хоног гэж нөө? 30 хоног байдаг. Зарим сарууд маань 31 хоногтой байдаг байна шүү. Тийм ээ? 31 хоног 30 хоноод нэг сар маань дууссан. За хамчтай. За гашин юу ажлын хувь зөв тэрэн дээр маань эдгээр зүйлүүд байгаа учраас та нар бичиж авах шаардлагагүй. Үгүй. Тэгээд дэвтэр дээрээ байрлуулах шүү. За одоо нөгөө гашин энэ хугацааныхаа нэгжүүдээр яаж шилжүүлж боддгийг одоо гашин тайлбарлаж байна. Одоо сайн гоо шүү. За яа. За бодлого бодъё дээ. Харалтай 2 сарыг хоног шилжүүлээ бүгдээрээ. За ингээд анхаарах шүү. 1 сар хэд хоног гэсэн? 1 сар 30. За тэгээд 30 хоногоор бодъё. 1 сард 30 хоног байдаг юм чинь 2 сард хэд хоног байна гэж бодож байна. За яаж олж вэ? Нэгэд 30 чинь 2 60. Тэгвэл бид нар 30-аа 2 төржлээ. 60. 2 сар маань тэгвэл 60 хоног гэдэг байна. Тэ? Оо сайн байна гэж бодож байна. Ушааны бодлогоор тайлбарлаж байна. 3 цагийн минутын шилжүүлээ одоо. За тэгвэл 1 цаг хэдэн минут гэсэн? 60 байдаг юм чинь 3 цагийг бид минут болгохын тулд энэ хөвгтүүд. 1 цагт 60 байдаг учраас 60 минутаа 3 цагтаа үржиж чинь. Тийм ээ? За машин үржиж хараад байна. Тэгвэл өөрөө хэдэ? 6 Тэгвэл 3 цаг маань хэдэн минут болов? 180 минуттай тэнцдэг байх нэ. Ингээд шилжүүлж яана. За дахиад машин нэг бодлогон дээр бодоод өгье. Одоо машин жилийн сар руу яаж шилжүүлэх хэлээд байна. 2 жилийг бүгдээрээ сард шилжүүлээ. За анхаараарай. Нэг жил хэдэн сар гэсэн юм бэ? Нэг жил 12 сар гэж байгаа учраас 12-аараа 2 үржил. Зүйтэй бас нэмж олж болно тийм ээ. За гэсэн байна. Ойлгосон байна. За одоо багш та нар ажлын хуудас тараа. Энд дээр дахиад бодно шүү. За хуудас дээр
ажлын хуудсан дээр өнөөдрийн хичээлийн маань бүх зүйл багтсан байгаа. За хичээлийн маань сэдв байлаа. Зорилго маань байгаа. За тэр харийн хуудсан дээр эргүүлээ хараад өгдөө дээ. Саяны багшаа залбирлаад байсан нэгжүүд энд байж байна. Эндээс хараад ашиглаж болно тий бүгд байгаа. За одоо доторын дэлгээд үзээрэй. Доторын багш нь 3 хэсэг бодлого өгсөн байгаа. Бодлого өгсөн байгаа. За. За 3 хэсэг бодлого өгсөн байгаа. За энэ 3 хэсэг бодлогыг та нар өөрсдөө сонгож бодно шүү. За. Өөрийнхөө чадлыг чи алийг болмоор байна. Багш нэг шийдэхгүй. Хамаагүй. Сонгоод бодчих. За тэгээ бодсныгаа багштай. Тий, цааш дээр даан заагаад нэгэн дээр бодчих. За тэгээ бодсноо багштай тайлбар хийх. За сонгоорой бодлогоос. Чи алийг бодож болмоор байна. Тэрийг сонгоорой. За тэгээд нэг бодлого. Ди даран заагаад тэрэн дээр очих. За самбар дээр яхаач ашиглаж болно мөн багш нь наад дээр ажлын хуудсан дээр бас эдрийг бичсэн байгаа учраас тэрийгээ бас харж байна. За нэг бодлого сонгоод бодчих хөлтөө дээ. Багшаасаа асуугаарай. Хэдийг ч бодож болно шүү. Өөрийнхөө чадна гэснийг. За яа. Нэгээ энэ дараа бод. За одоо бодсон бодлого багштай тайлбарлах хэрэгтэй. За томаа ямар бодлого бодсон чи? Басан сансараа. 6 сар. Сарыг яа. Оо 6 сарыг хоног бодох юм уу? За чи яаж бодсон? 1 сар 30 хоног болохоор би 30-ыг 6 дөржиж 180 гаргасан. Оо сайн байна. За татаа бодчих. Стасан. За багсан бодлоо. 18 сар хэдэн жил хийдэг. За 18 сар 18 сарыгаа 12 сарын 1 жил гэж авсан байна те. За мань үлдсэн 6-гийн 6 сар болсон. Стасан. За цааш нь бодчих. Өөр. За
사고야. 자, 야, 네 거는 거 보세요. 자, 자, 스타면 자, 자셔. 자, 단다이는 버프릭 선생. 자, 스콘 보여. 민호군 실제 잤어. 네? 민호 스타선데. 자, 다리가. 다음으로 맞추는 거. минутынхаа 60 минутыг нь 1 цаг гэж аваад 30 минут цаана үлдсэн учраас тэрийг нь 30 минутаар нь авч тэмдэглэсэн. 자, 대모된 게 맞다. 2 жил хэдэн сар байдгүй. Би 1 жил 12 сар байдаг болохоор 12-ыг 2 дүржээд 24 гаргасан. 오사는 자, 자신 받자. 자, 은. 자, 잡혀오게 받자. 사다 진짜 좋아요. 자, багшаа би 2 өдрөд 3-ыг 2 тавьсан. 자, тэгээд 6 гарсан. 2 өдрөд 6 сар. 아싸. 자, 자신 받자. 오, 탈불이 2ыг 받자고. 자, 털에 돼. 자, 무슨 배때다. 받자. 이거 잘했어. 이름 미너티 시 차 미너트 어떻게 자, 쭉. 자르 미너티. 넥스트 주슨 사는 5,000 9,000 잡스네. 자, 자신 봐주죠. 오, 달빛. 자, 한개만 잡지. 자, 저거 안 떴으면 할 때가 스타일만. 자, 급이 할버다고. 급이. 참여해 주세요. 자, 되겠냐? 흔들은 사람아, 허일지도 자, 서일지들 허일지도네, 들은지도. 그래서는 자, 자다이가 상세. 갑자기 면허증 실질 때, 작은 면허 때 웃음 있죠. 반 좁은 자, 아주 이거 상세. 승리 자, 우리 소리 뒤져. 장을 무슨 상수고 자, 해도. 뒤져. 자, 이제. 오, 니 거는 다른 들은 제 싼데. 자, 좁은 자, 자신 받고 줘라. 자, 가야. 장을 해줄게. 자. Nigdzie? Zarazem jest to mocno. Za jak patrzę? A on jest saryka? A on jest sary? Nigdzie chcemy. Za ulicą?
сайн. За мэлчилж. За хөө тайлбарлаа. Хөө бодгоо тайлбарлаагүй. Нандинэ тайлбарлаа. Тайлбарлаагүй өгсөн тайлбарлаа. Гачаа. Секунde 20 секунde гасаад 60 секунд үргэлжлэнэ то. 60 секунд маань 60 секунд энэ хараарай. Оо чи дөрөв 21 минут гэж гаргасан бай, тийм ээ? Сайн. За одоо бүгдээрээ дараа нь үргэлжлүүлээ бодъё. Эсвэл сайн бай. Сайн тайлбарлаж байна, тийм ээ? За. Үлдсэн бодлоо дараа нь үргэлжлүүлж бодно шүү. За юу вэ? За. За одоо нас авчихсан. Бидний уутахыг яг дуусгасан. За багшийн танаа хичээлээ хэр ойлгож байгаа өнөөдрийн хичээлийг ойлгож үгүй юу гэдгийг чи шалгая. За багшийн онцгой таалах шүү. За маш анхаас өдөр хийж байгаа төр аваарай. За хараа. За багшийн онцгой хийдэй. Анхаарал сонсоорой. Агар замгаммод 12 мөчөртэй. Мөчөр бүрэн 4 садаатай. Салаа бүрэн 3 самартай. Сагсгар мөчрүүд нь 365 нагчтай. Тэр юу вэ гэсэн онцгой байна. За энэ онцгойг таарын тулд өнөөдрийн хичээлээ сайн бодсон шүү гэдэг. Онцгойг таахад яг ингэ шууд хариулдаг. Үгүй. Яг үү? Бодсон. Ой, их тааш бодсон тийм ээ. За бодсон юу вэ? Хариулт. Өөчтэй жажина сайн. Тэгээрэй. Амгад юу жаж? 12 мөчөртэй гэдэг нь 12 сартай сар. Сар гэж чи бодож байна тий? Чахраа юу жаж вэ? 365 хоног энэ 365 нар чи 3 хоног бодож байна тий? Оо зүйтэй дандаа юу жаж вэ? Салаа бүр 3 самартай гэдэг нь 3 сар. Сар юу 3 сар гэдэг? 4 сараас. Нэг өдөр 3 сар гэж чи ингэж бодож байна. Тий. Оо зүйтэй. Өөр нэг тайлбар баяа юу жаж вэ? Босно хараарай. Батараа. Хариу гэж. За 12 мөчтэй гэж юу жаж вэ? Нэг жил 12 сарын дуустраас 12 сарыг гэж бодож байна. За ангирна юу гэж бодож байна? Оцроо дараа. За тэгвэл танаа сайн байна. Өнөөдөр хичээлээ хавбал өгөөж тийм ээ. Одоо тэгвэл бүгдээрээ нэгцэн нэг хариулт гаргая. Ахад цаанд мод гэдэг нь юу гэж байгаа юм? Жилийг хэлж байгаа юу? За 12 мөчрөн. Сарыг хэлж байгаа юм байна. 4 сараа гэдэг нь Өдөрлөг гэж байгаа юм байна. 3 самар гэдэг нь сар байдгийг хэлж байна. 365 нар чи 365 хонгуудыг хэлж байна. За нийтдээ хариулт яасан юу гэж боо? Жилийг Ой, байж болох юм дээ. За тэгвэл хариултаа харъя. Бид нар зөв хааж юу? Тайлбараа. Яаж юм? Өө, зөв өнөөдрийн хичээлээ маш сайн ойлгосон байж та манай өгч байна. За. Дахиад тэгвэл нэг онцгой хараа. Дахиад онцгой хараа. Нэг жам байшин 4 цонхтой, 12 хаалгатай, 365
хатаастай. Тэр юу вэ? Шууд хариулт хөөхтэй нөө. Багш би. За, тэгвэл 12 хаалгатай гэдэг нь 11 жил 12 сар гэдэг болохоор зөөлөө. Сайн. За, өөр нэг тайлбарлах. Тайлбарлах хүүхдүүд хэлбүү. Алгүй хэлбүү шүү дээ. Багш би. Таагаад. 4 жилтэй гэдэг нь 4 өдрийг би. Сайн. Нэг жил дөө. Тэр 365 хадастай гэдэг нь 365 хоног гэж байна. Хоног гэж байгаа. Хайсаа. Дандаа яа хэлчихэ. 12 хаалгатай гэдэг нь 1 жил 12 сар гэдэг нь 12 хаалгатай гэж бодчих юм тийм ээ. Зүйтэй. За тэгвэл ташныг бас энэ нэг зам байшин гэдэг нь юу гэдэг байгаа вэ? За тэгвэл нэг хариултыг хэн хэлэх вэ? За авсраа хэлье нэ. Житэй өдрөө сар хоног зөөдөө. Стасан байна. Өнөөдрийн үндсэн хичээлээр маш ойлгосон байна. За тэгвэл гэртээ юу? Энэ хуудсыг нь авдаг багш нөгөөний нэгжүүдийг өгсөн байна. За энэ нэгжүүдээ бүгдээрээ яах нь? Чийж тогтоож ирэх шүү. За юу гэдэг. За тэгээд үлдсэн бодлогуудаа мөн гэртээ яах нь? Дуусгана. Тэгээд яаж бодсноо багштай тайлбарлаж шаардсан уу? За одоо тэгвэл энэ ажлын хуудсныхаа эхний дүүрэн дээр ангийн сурагчдын нэрээ тавиад за энэ хуудсаа дэвтэрэндээ үлдэж байрлуулж шүү. Заяа. Одоо өнөөдрийн хичээл маань энэ учраас альцсан. За одоо хамгийн анхны хуудсыг харж хөвгдөө. Нэг цэнгэлтэй хүсэж байна уу? За энэ дээр бүгдээрээ өөрийгөө үнэлээ. Хараарай бачраа. Эхний маш сайн ойлгосон дээр өнөөдрийн хичээлийг чи маш сайн ойлгосонгүй энэ хүснэгтэн дээр инээж байгаа смаа зураг шүү. би авчирцаа. Дунд зэрэг ойлгосонгүй тамд дундлах дээр нь жилийн смаа зураг. Би ойлгосонгүй багшаа бүрдгүүл энэ дээр зурж байгаа смаа зурж өөрийгөө үнэлээрэй. За ингэж. Арай. 잘했지요. 잘했잖아요. 뭐가 니네 자 스마트 뭐다 택시가 와야 하더라. 가서 동 갖고 돈 뺀대? 맛있다. 냉치 다 했다고요? 오, 양말 뭔지 뭐가 싸였지 뭐? 산다. 자, 저것 볼때래. өнөөдрийн хичээл маань ингээд дуусна. За, тэгээд хичээлдээ идэвхтэй орсон хүмүүстээ баярлалаа.